Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараар бид 2011 оны 3 сарын 11-нд Японд болсон нэгэн сургамжит түүхийн талаар хамтдаа ярилцгаолно. Шинэ Монгол подкастын 2 дахь дугаарт тавтай морил. За шинэ монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ Монгол подкастын маань 2 дахь дугаар инхүү хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд өнгөрсөн дугаарыг маань сонссон байх гэж найдаж байна. Тэгээд алдарт ихүүд маань оролцсон сайхан дугаар болсон. Үнэхээр сайхан буу алсан. Үнэхээр сайхан ярих юм ихтэй нөө шинэ пэйжийн групп дээрсэн хүмүүс маш гоё сэтгэлдээ үлдээсэн байсан. Тэгээд инхүү бид нар дараагийн дугаараа бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарын сэдв маань 2011 оны 3 сарын 11-нд Япон улсад маань түүхэнд хамгийн том гамшиг гэж баг хэлэгддэг цунами болсон мөн Фукушимагийн цахилгаан станцын дэлбэрэлт гээд гамшиг болсон байгаа. Тэгэхээр энэ сэдвийг ерөнхийдөө тухайн үед нь Японд байсан болон бидний төлөөллүүдээс шинэ Монголын төлөөллүүдээс зочдоо өрн оролцуулсан байгаа. Тэгэхээр зочдоо танилцуулъя. За өнөөдөр битэртэй хамт 3 зоч ирсэн байна. За нэгдүгээр үеийн Сэр Сэмпай маань Япон улсын Нагоятаас холбогдож байна. Оч Сэмпай 4-р үеийн Оч Сэмпай маань ирсэн байна. Мөн Чимэт лам 8-р үеийн Чимэт лам маань ирсэн байна. За подкаст эхлэхээс өмнө хэдүүлээ сонсож байгаа хүмүүс дандаа бидний ер нь таньдаг ямар нэгэн байдлаар мэддэг хүмүүс байгаа болохоор ер нь юу хийж вэ? Найрын үед юу хийж ийн гэдгээсээ эхлээд яриад явъя гэж бодож байна. За Сэр Сэмпай хэвд. Агсаа өдрийн минь төргий. За миний хувьд болохоор одоогоор Японд Нагоягийн 4 жил мастера хамгаалаад үргэлжлүүлээд докторт боловсрол судлалаар суралцж байна. За энэ жил төгсөн те багш ихчгээ Сэмпай гэж яриад байгаа гэж байна. Одоо энийг болохоор бас тодорхой биш. Тэгээд тэрээ хангасан үедээ төгсөн ерөнхийдөө ахад 2 жил байгаа. Подкастынхаа эхэнд бас нөгөө суур багш Сэмпай ихчийнхаа яг нөгөө тайтлыг нь тодорхой болгоё тий. 8 дугаар үеийнхний хувьд бол яг багш байгаа тий. Бид нарыг яг нөгөө 3 дугаар ангид ороход яг багш болж бид нарыг бас цаашаа нөгөө юуро кашгүрөө дагуулж явсан учраас бид нар багшгаас сурцсан. Сэмпай гэж бас байгаа. Тэгээ ихч гэж 3 тайтлтай байгаа. Яг алингээр өнөөдрийн подкаст явуулах бай. Сэмпай гэж дутгаж байгаа шицрээ юм шиг байна. Тийм. Сэмпаяар л явчих. За Сэмпаяар. За Сэр Сэмпай маань. Ашгүй. За. Нэг ч сөркэ ихчгээс утсан. Тий, сөркэ ихч гэдэг тий. За, очихын хувьд одоо юу гэж байгаа? Би 11 онд яг тэр 3 сарын 11-ний үед төгссөн. Тэгээд тэрнээс хойш санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа. Одоо нэг SP Consulting гэх санхүүгийн зөвлөх компани ажиллаулдаг. Ажиллаж байна. За, Чимког. За, би 2014 онд төгсөөд Монголд ирсэн. Тэгээд одоогоор бол Mild Cosmetics гэдэг газар маркетинг хариуцсан дараа ажиллаж байна. Альпны дараач ямар дараах юм бэ? За подкастын өмнө бид нар ингээд халбуулж ахтал тий. Дарга байна гэдээсэн чинь яг подкаст эхлэхээр бас дараахан болдгийм байна. Энэ яг маркетингийн арга хэрэгсэлтэй тий. Маркетингийн арга хэрэгсэл шүү дээ гэж одоо. За тэгэхээр ийм зочид маань өнөөдрийн подкаст оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Бүгдийн урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та хэдэ маш их баярлалаа. Тэгээд подкаст маань ерөнхийдөө бид нар яг өмнөх подкаста 25-аас 30 минут хий гэж бодож байсан боловч ер нь ярих юм айгүй ихтэй байна. Тэгээд 40 минут болгоё гэж зорж байгаа. Тэгээд өнгөрсөн подкастын та хэд маань сонссон бол бараг цаг 20 минут болсон тий. Тэгээд энэ удаагийн подкаст яг 40 минутынхаа хугацаагаа бариад яг дуусгая гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгэхээр сэдв рүүгээ ороод би нэг Википедиар өчтөр ороод хэдэн дата харлаа л да. Яг тухайн үедээ одоо дөнгөж 10 жилээ төгсөөд очсон байсан тий баг хүүхдэрээ байсан учраас нэг ахтар мэдрээгүй байсан болов өчтөр бас дата харж байхдаа харлаа ойлголоо л доо. Тэгэхээр
Яг Википеди дээр байгаа 3 сарын 11-ний тухай ингээд датануудаас хэдийг танилцуулъя гэж бодож байна. 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм байна. Тэгээд цунамигийн одоо хамгийн өндөр цэг нь 40 м хүртэл хүрсэн юм байна. 40 м гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ те? Бараг 10 хэдэн давхар барилга гэсэн үг шүү дээ те. Тэгээд далайн эргээс 700 км-ийн зайд бүр хүрсэн юм байна цунами. Тэгэхээр одоо Монгол Улаанбаатараас одоо хаашаа гэсэн үг үү те. Эсвэл арах шахсан юм шүү дээ. Тэгээ нэлээд хол цунамин хүрсэн байдгийн байна. Тэгээд нас барсан хүмүүсийн тоон 15,000 16,000-д хүрсэн юм байна. Тэгээд нийт нас барсан хүмүүсийн 90% нь бол яг цунамигаас болж нас барсан байдгийн байна. 6,000 гаруй хүн гэмтэж 2,500 гаруй хүмүүс одоо ч гэсэн яг сургаггүй болсон гэдэг статустай байдгийн байна. Тэгээд 228,000 хүн гэр оронгүй болсон. 121,000 барилга бол бүрэн сүйдэж 281,000 барилга хагас нурсан юм байна. Яг Японы хувьд түүхэндээ дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн том хохирол гэж бол яг явдаг юм байна. Тэгэхээр ерөнхийд датануудаас танилцуулахад бол яг ийм байлаа. Гэхдээ бидний өнөөдрийн сэдвээр ярилцах зүйл бол яг эннээсээ илүүтэйгээр хэдүүлээ тухайн үед бол яг бүгдээр Японд байсан. 8 дугаар үеийнхэн мөн л яг Кашикугээр бүр яг Сендай буюу нөгөө цунами болсон яг голомттой нь байсан. Оцинбаийн хувьд маань болохоор яг нөгөө Фукушима гэдэг цахилгаан станц дэлбэрдэг яг тэр хотод нь байсан. Тэгэхээр дэлбэрэл гэж өгдөг үстэй тий. Тий ер нь дэлбэрэл тий. Тэгэхээр яг тэр тухайн үеийнхаа сэтгэлээсээ хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр Оцинбаягаас эхлээд яг 3 сарын 11-ний өдөр хаан та яг юу хийж байсан бэ? Жоохон ясалдаг. Нөгөө маршрутаа дэлгэгдэнэ гэдэг шиг. Тэгээ яг нөгөө юугаар гарч байгаа шиг маршрутаар ингээ зоош тавьдаг. Оцинбаян явсан нууцч газар. болно юм. Хэд персонал юм аа нууцч байна. 11-нд би ч нөгөө нэг хамгийн мод дуусгацсан. Төгсөлтөө үлээгээл дипломоо гардаж авна гэж хүлээгээл сууж ирсэн байхгүй юу? 11 Төгсөлтийн баярт хийжсэн бэ? Төгсөлтийн баяр чи хийзээ байлаа. 20-д нэр идэхтэй юу? Тийм 20 доор байсан байна. 20 доор үлдсэн ш. Тэгээд хүлээгээ сууж ирсэн чинь юу болол газар хөдлөлт болол. Угаасаа гэхдээ тэрнээс өмнө нэг хэд хоног Тийм басна нөгөө тий. нэг Ёшин гэж явдаг шүү дээ. Тэр бол яваад байсан байхгүй юу? Хэд хоног ер нь дараалал явж ирсэн. Тэгэл нэг өдөр сэрсэн чинь бүр амар савлаа байна. Би чинь дотор байранд амьдарч ирсэн. Тэгэл юу боллоо яалаа гээл дотор байрныхан бүгдээрээ гараад одоо Ёшиноос хамаагүй өндөр хүчтэй газар хөдлөлт болж ирсэн юм чинь. Тэгээ байрны гадаа зогссон. Тэгэл тухайн үед яг нэг утас мутас ус сүлжээ барьж ирсэн. Үгүй хамгийн түрүүнд бодогч ирсэн юм бол шууд гэрийнх нугаа хэлэхгүй болохгүй юм бодогдоод. Та сэтгэл амар смарт хөдөлсөн биз тий. Бид нэр бол тэнд шал өөрийгөө явуулсан. Гэрийнх нугаа хэлэхгүй бол нөгөөдөл чинь нөгөө мэдээ сонсох нь ойлгомжтой. Тэгээ нөгөө хөгш настай хүмүүс байж учраас хэцүү болно шүү дээ. Тэгээ шууд мэдээлсэн үү Тэгэл за нэг амар том болсон шүү. Битээ санаа зовоороо би зүгээр шүү гэж хэлээл. Тэгэл гадаа зогсчихсон. дотор байр энэ чинь байдал гайгүйсэн тухай. Зүгээр. Байр маяг бол зүгээр. Тэгэл тэгээд тэр чинь хэсэг нэг юмнууд байж байгаа л энэ 30 минутын дараа хамаг юмнууд зогсоод эхэлсэн байхгүй юу? Ус, цахилгаан, газ юу гэдэг нь шүлжээ мүлжээ бүхнээ зогсоод эхэлсэн. Тэгээд тухайд чинь та нар нөгөө нэг гашиггүйтэй хэлсэн. Тэгээд гараал том телевизээр харсан чинь Синдай миндай гээл те амар хар юу цунами орж ирэл юм амар санаа зовол. Дээрээс нь жоохон цасах айлаад. Тийм тий яг тэгсэн шнэ. Тэгээд та нар руу залгасан чинь гайгүй юу та нар чинь юу лээ 100 паркт явж ирсэн. Нөгөө Монголын мэдээгээр чинь нэг ийм юу яваадсан гэсэн чинь те. Монгол хідэн хүүхдүүд уулын орой дээр яатсан. Тэгээ нөгөө өгж байгаа мэдээлэл нэг юм ой модон дунд баягийн юу яваад байх шиг Тийм байсан. тэгэхээр нөгөө хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхлээр тухайн үед зөв мэдээллийг хамгийн түрүүнд хүргэх хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ тий. За сонсож байгаа хүмүүс байх юм бол яг тухайн үед одоо Чимка болон Сэр Симпая тэгээ бид хэд бол бүгд нэг дор байж исэн. Тэгээд манай үеийн нөгөө нэг бүгд их сургуультай 8-нд хамгийн сүүлчийн хүүхдээ хариу гараад манай үе чинь бүгдээрээ тэнцсэн гэдэг айгу баяр хөөртэй цаашдаа Кашикуг айгу гой өнгөрөөгөөд явж байгаа. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу Синдайд юу зоопаркд явж исэн. Тэгээд үргэлжлээд Танигучи багшийн гэрт одоо оройн партитай гээд тэгээ тийш явна гэж төлөвлөсөн бид нэр зоопаркаар явж исэн чинь
гинт газар хөдлөлтөн тий. Тэгээ тухайн үед одоо миний хувьд гэх юм бол жишээлбэл би ерөөсөө тийм том газар хөдлөлт болж ин гэж мэдээгүй. Уус очихын өмнө хүн болгонд Япон газар хөдлөлт гэсэн болохоор өдөр болгон ингэж мод савлтал машин дээр хөдлөлт газар хөдлөлт юм байх та гэж одоо л би харж байсан. Хажууд л Инхбаатар өөлөх гэдэгсэн болохоос Инхбаатар асаасч юулаа. Инхбаатар их хүчтэй найхажсэн. Гээд би болохоор тухайд ерөөсөө тэгж амар хүчтэйгээр хүлээж авч бодоогүй ямар нэгэн байдлаар айгаачгүй. Одоо энэ дата харангуут айгүй айгааддаг байхгүй юу. Тэгэл энэ ерөөхдөө байдаг л газар хөдлөлтний юм байна гэж баг тэр үед амар ингээл юу болж ин яад юм бэ нийт юм байна гэж харсан чи хажууд бүр ингээд анааш бүр ингээд амар ийм цогцоодохыг ингээд харжсан та нар анзаарч ирсэн тэр үед тийм бүгдээрээ ярьжсэн шүү дээ. Тэгэл нөө тэгээ зоо парк руу одоо ороход нэг баахан сармагчд ойрлоодсэн тийм. Тэгэл ямар дуутай энэ төр гэл ерөөсөө тийм талаар ерөөсөө юуг хүлээж авч ирсэн. Тэгэхээр бид хэдийн хувьд бол яг нэг тийм амар хөнгөн хүлээгээд тавьсан юм шиг санагдчихсэн. Багшийн хувьд яг ямар хөө сэтгэлтэй байсан бэ тэр үед? Симпай маань үед. Тий. Зэр симпай хувьд. Миний хувьд болохоор нөгөө тухайн үед яг хүүхдүүдээс холдоод явчихсан. Тэгэхээр хэдэн өдрийн өмнө болохоор яг нэг амар хөдлөөд байсан те бид нар тэгэл ямар хөдөлт юм бэ гэж бодоход би болохоор бас тухайн үедээ юу ч бодоогүй ингээл хөдлөөд байд юм байна. Тэгээд уул нь бол Японд зөндөө байсан гэж айгу хайнг байсан гэж санагдаад одоо бодоход тэгээд яг хүүхдүүд болохоор нөгөө зоо паркд байгаад би нөгөө Танигучи багш гээд багштай машин дотор тийшээ явж таарад хоёулахна. Тэгээд машин дотор ингээд бүх машинууд аваараа хөдлөл эхэлсэн чи бүгдээрээ зогсоод аваараа асаагаал машинууд ингээд наашаа цаашаа хөдлөөл. Тэгсэн чи машин дотор суугаал би одоо энэ хүнтэй л өгт юм аа. Үнэхээр нөгөө юм гадагшаа гарахаас боломжгүй тэгээд нөгөө шонгийн моднууд ч ингээд наашаа наагаал ийшээ ирээл тэгэл машин лөө гэж зохих гээд байгаа юм шиг найгаал. Тэгэл тэр нь өөрөө хамгийн амар санагдчихсэн. Тэгээд хүүхдүүд яаж байгаа бол таа гэл тэгээд нөгөө утас холбоо барих боломжгүй болсон шүү дээ. Тэгээ тэр нь бас хамгийн нөгөө төсөөлөөгүй юмнууд айгүй их байна. Хинтэй ч холбоо барьж чадахгүй болоод гээд ингээд сүлжээ мүлжээ чинь бас шууд л байхгүй болчтой нэлээ. Тэгээд тэр үед их айжсэн. Тэгээд дараа нь нөгөө хүүхдүүдтэй уулзчаад сонссон чинь бүгдээрээ нөгөө сармагчингууд нь ингээл амар ойрлол байсан гэсэнтэй. Тэгээд нөгөө амьттай болохоор инстинктээр мэдэрдэг юм уу яг газар хөдлөхөөс өмнө сармагчинд ингээл амар дуграал хүүхдүүд өнөө чамааг ирсэн гэдэг сармагчнууд нь яагаад байж тэгээд тэрийг айгуус санаж байна. Ярил бас зөндөө юмнууд байна л та. Би тэр юусэн ингэж ярьж байгаагүй юм байна те яг бодсон чинь ер нь дараа нь ер нь ингэж сууж яриаггүй те. Харин тий. Тухайн үеийнхаа. Тийм харин Одоо бодоход бол энэ гэхдээ нэрэн гэсэн айгүй тухайн үедээ бид нар сайн мдээгүй боловч те үнэхээр айгүй аюултай зүйл байсан байгаа даа байхгүй юу. Тухайн үед бол яг нэг сайн яг бид нар яг миний айгүй сайн санаж байгаагаар бол бид нар чинь зүү паркасаа шууд нөгөө буцаж яваал те. Тэгээл нөгөө юу гэдэг лээ хорогдох байр гэдэг шүү дээ тий. Одоо нөгөө сургуулиудын заалыг шууд тийм хорогдох байр болгоод бас Япончууд аягүй сайн бэлтгэлтэй байдаг. Тэгэл тийшээ очиод тэндээ нэг хэд нилээ тонсон тий. Тэгээл нөгөө бид хэд чинь сургуульдаа бэлтгэж орохгүй бол аягүй их нөгөө хичээл юмнуудаа хийгээл аягүй олон юма бэлтдэг байсан чинь аягүй их унтаж мунтаад гэсэн чинь зарим нь бүр энүүгээ нөгөө тоглоал тий. Ямар сайхан уудчих аягүй юм байгаад тэгээ нойргүй явдаг байсан хүмүүс чинь өө сайхан баг унтчин гэж тухайн үед аягүй их маазардаг байсан ч гэсэн одоо ингээ бодоход бас л нэлээд аюултай юмд маш азтайгаар бүгдээрээ 9 минут ингээд даваад гарцсан байгаад нь бол ингээд одоо яг ярихад бол амар юу л юм л та тий санагдчих юм. Тэр чинь тэгээд нөгөө бид хэд чинь шууд хорогдох байр руу ороогүй шүү дээ. Нэг юм 2 хонлоо баг гэртээ хавсан. Тий. Тог тасарсан тэгээд нэг юу байгаад гарч хідэнтэй хоноод байсан шүү дээ. Тэгээд юмн дотор байгаа хүн чинь өөрөө нөгөө ерөөсөө юу болоод байгаагаа мэддэг юм байна гэдгийг л одоо бодохоор тий. Гаднаас нь хараад бид нар чинь тий өглөө нөгөө Морисан анхудаа нөгөө сонин авчрал
бүгдээрээ бүр шоконд орж ирсэн. Тэгээ санаа алчаад гэл тэр зургийг хараад тийш гэл бүгдээрээ бүр амар сонир болсон те. нөгөө гал мал гарцсан зураг байсан тий. Одоо яг хэлсэн чинь санаанд орж байна. Тийм. Тэгээд Фукушимагийн цахилгаан станцын талаар гарцсан. Тэгэл зур агш нэлээд аюултай юм болсон байх шүү гэл. За одоо тэгэхээр тухайн үед ер нь Япон хүмүүс яг ямар арга хэмжээ авсан ер нь ямархуу байдалтай байсан гэдэг талаар Фукушима жишээлх юм бол тий. Тэр мэдээ нь яг хэзээ үеэс явж эхэлсэн бэ? Одоо нөгөө цахилгаан станцын мэдээлэл хэддэх өдрөөс гарч эхлэв. Тэр чинь яг шууд нэг биш шүү дээ. Цахилгаан станц баг 2 дахь өдрөөс маргааш таснахлаа гарч ирсэн байхгүй юу? Тэглөө. Тийм тэгээд нөгөө тухайн ерөнхий сайд хин байла Канно сан байсан байна. Тийм. Кан. Юу цахилгаан станц дээр очиод бүх юм зүгээр байна, айтайхан байна, танаа зоохон байхгүй гэл тэгжсэн. Тэр мэдээнүүд бол маргаашаас нь гараад хэлчихсэн. Тэгээ ямар нэгэн байдлаар хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ч юм уу тиймэрхүү үйлдэл явагдчихсэн үү? Үгүй тухайн үед бол нөгөө миний ойлгож байгаагаар бол японочууд ч гэсэндээ бас ингээл та одоо юу гэдэг тухайн нөхцөл байдлаа ойлгохгүй их явж исэн баг гэж бодож шүү дээ. Яг нөгөө японууд ч өөрсдөө их юм үдсэн улс юм болохоор ямар нэгэн гамшигт бол яаж иж байгаад нэг тийм бэлтгэл бол сайн 50 байсан тий. Гэхдээ 50 гэх нь хаашаа. Гэхдээ одоо яах ёстойгоо бас мэддэг юм уу те. Цахилгаан тог бүх юм тасарлаач гэсэндээ ингээ бид нарыг шууд сургуулийн тусгай хоригдох байр гэдэг одоо тийм заалч биш бүр юм нэг нуугч мар юм. Тийм баг нуугч маягийн тийм л ингээд зөөж оруулаад тэгэл тэнцэнээсээ цаанаасаа хоолнууд гаргаж ирээл тэгээд тиймэрхүү юм байсан байхгүй. Тэгэхэд бол бас гоё газар байгаа байх шүү гэж бодож байгаа. Тэгэхээр нөө нэг юутай юу гэдэг л цацраг идэхтэй өдтэй мэдээлэл ахаар чинь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ч юм уу тиймэрхүү юм болоогүй юу? Тэр яг нэг нөгөө гэх юм бол би ч нөгөө нэг барууны бас мэдээ ингээд хараад азар нөгөө Wi-Fi байсан. Тэгээ барууны мэдээ ингээд харангууд чинь өстой амар юм болж байна тийм. Орс марч ялангуяа. Тийм мелдаун болчлоо яалаа гэл. Тэгвэл Японы мэдээ харангууд чинь 50 гэл. Тэгэхээр сандарчихгүй би. Ганцаараа юу? Сандарчихгүй. Зүг. Бид хэдийн санаж байгаа болохоор бид хэдийн байсан орчин бол бас айгүй тайван байсан те. Яг голомтой штэ. Тэгсэн мөртлөө санаж байгаа нэг комбини явж одоо хүнсний хоомсдол болж магадгүй комбинид нэг хүнд 1000 төгрөгнөөс дээш юм зарахгүй байна гэд. Тэгэхэд бидэд баг 10 хэдэлээ хаашаа очирлцэн. Нөгөө хүмүүс чинь баг нэг гэрээс нэг хүн зогсож ирсэн чинь бидэд баг нэг хүний 1000-ыг авахгүй баг зогсож ирсэн ч илүү. Тэгэхэд ерөөсөө тэнд ямар ч дайрч байгаа барьж байгаа ямар нэгэн тиймэрхүү юм ажиглагдаагүй. Дээрэс нь нөгөө өөртөө өсөж байгаа мөртлөө гэдэг шиг биднэрт бүр амар хэм авчиж өгдөг гэсэн тий. Тал талаас бөөн хүмүүс ирээл таныг чи сангаач ирээл мори сангаас юм авчирж өгөөл тэгснэ хамт нөгөө хорогдох байранд байгаа нөгөө талаас нэг имээ хүмүүс авчирж өгөөл тий. Ингээл нөгөө за гадаадын хүмүүс амар тав тухай алдчих үе нэг хэдэн хүүхдүүд сандарчих үе тэгээ бид нар баг эрхлээд байгаа юм уу гэмээр нэг тиймэрхүү байдалтай байсан юм шиг санагдтыг. Тий. Миний яг нэг хамгийн одоо сэтгэл үлдсэн нь болохоор тэр байхгүй юу? Бид нэг чинь яг тэгэл засраг идэх боллоо энэ төргээд тэгэхээр тэр хавийнхаа монголчуудыг цуглуулаад за ер нь бол энэ ч ингээд удаан байгаад болох шаардлага байхгүй манай хэдүүлээ ямар ч байсан урагшаа яа тийч ямар нэг юм учир нь олдох байхаа засраг идэх гэдэг юм мэдээлэл бол угаасаа ингээд яваад байна гэд тэгээ цуглуулад бөөнөр машиндаа суугаад Токио явсан байхгүй. Тэгээд замд бол ингээд нууцсан. Одоо миний өмнө очиж исэн хотууд ингээл зарим юмнууд нууцсан байна шүү дээ. Тэр цунами Фукушима хот өөрөө нөгөө төвд байдаг учраас цунами бол гайгүй. Тийм байхгүй. Голон дээр нөгөө цацраг тэгээд газар хөдлөлтийн нөлөө байсан байхгүй. Тэгэл Японы найзууд руу бичиж байгаа байхгүй. За бид нэг ингээд Токио явахаар боллоо. Тэгсэн чинь чи яах юм бэ гэх юм уу тийм. Үгүй одоо чи бол буцсан дээрээ чи миний гэрчтэй гэдэг чинь өөлөх гэж байна. Яа тийм ээ. Тэгэл замд ингээд явж байгаа гот чинь зам онигири тараагаал Фукушимагаас ирсэн дугаар Фукушимагийн дугаартай машин байх юм болоо шууд онигири тараагаал ирсэн. Тэнгүүт чинь бас өөлөх гэж байна. Та тэгээд нөгөө хэдий нөгөө сайн дүр ажил хийж исэн гэсэн те хэдий үеэс би хийгээгүй. Бид нар юу яагаад бид чинь хэдүүлээ байлаа 4 5 л байсан баха монголчууд. Тэгээд ямар ч хэсэнд бүгдээрээ Токио явцгаасан байхгүй.
Тэгээд Токио яваад тэмцээч бас нөгөө шартер нислэг мэдгэгдсэн. Юу нарийнтайдаар очиод бас нэг одоо сэтгэл үлдсэн юм болохоор тэнд бас алаан болчихсон. Тийм амар байсан. Энэ сэдв яг тэр нарийнтай тэр юмыг хэлээд тусна нэг ярина. Тэгээд тусна нэг ярих сэдв те бид нэр яг бас лайхт амар юм болж яг нарийнтай дээр те. Яа үнээр шок. Титаникийн нэг юм хэсэг шиг юм шиг юмуд яг болжсон аахгүй. Тэгэхээр энийг л тусна сайхан. Би би волонтер юм бол хийгээгүй л те. Тухайн үед үнэхээр яг тиймч майндсет байгаагүй. За яаж явах шиг айтайхан шиг байчихвал гэж бодчихсон. Тэгээд бүх юм ингээд нэг гайгүй тайвшруулаад ирсний дараа манай нөгөө хамт байсан төвшин жаргал буцаж хурж ирээд тэгээ угаасаа яг битээр найзууд тэр Фукушима Синда тэгээ зөндөө байдаг те та нар ч гэсэн мэдж байгаа нөгөө бидний очдөг байсан айлттай те тэгээл тэр хаваар волонтер хийсэн юм бэлээ би бол хийгээгүй л те зүг тухайн үед болохоор бид хэдэд ямар ч мэдээлэл ирэхгүй бид хэд ч үгүйс утасчгүй юм чинь те тэгээд багш за яг энэ хэсэг багшаар л явахгүй л симпай хэрэлж байна. Багшид Монголоос ямар нэгэн тийм заавар чиглэл өгч ирсэн багтээ. Би бол Монголд бас галаа агшийн гадаа эцэг эхчүүд цуглаад галаа агш бас юм ярил нилээ юм ярих бах те. Нэг нилээ их сандрахсан те бидний нөгөө нэг холбоогүй болчихж байгаа учраас Монголд нилээ сүртэй юм басан гэж сонсч ирсэн. Тэгэхээр танд ер нь тэндээс яг ямар чиглэл өгч ирсэн бэ? Та яг нэг Монголоос мэдээлэл аваад ер нь жоохон сандарч мандарч айдас байсан уу? Тийм. Монголоос ер нь бол нөгөө галаа захирлаар ярихлаа ишээ их юм ярих л явах л та гэж бодсон. Тэгээд бид хэд ч юм бас холбогдох гэж арай гэж холбогдоод Монгол руу тэгээд яасан чинь одоо наачи ста Япон бараг живэх гээд байна гэд яагаад байна гэл те телевизээр гараад байна гэл тэгэхээр бид нар зүгээр байна гэл айгу тайван хэлэхээр бүр ерөөсөө итгэж чадахгүй байдалтай. Тэгэл яг чиглэл гэхээс илүү за юу ч гэсэн одоохондоо наана ингээд хараад байжээ. Одоо ер нь Ямагатаар ингээд явчих ч гэдэг юм үү те. Тиймэрхүү байдлын зөвлөгөө дээрэс нь бүх хүүхдүүд нөгөө ээж автай холбоо байруулад ингээд тайвшруулад ярих гад нөгөө дараалалаар ээж автайгаа ярьдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар тэгээд бүх хүүхдүүдийн шинэ Монголын одоо нөгөө юутай тэр хаваар байгаа бүх хүүхдүүдийг ингээд бүртгэж аавна гэдэг ажил өөрөө амар Монголд бол нэлээ нэг юм яажгаад тэгээ яг нэг Фукушимагийн нөгөө Сара гэдэг хүүхдийн дэр ерөөсөө олдохгүй байна гэдэг тэгээд хамгийн сүүл олдсон шиг л тиймэрхүү байдалтай нэг мэдээлэлүүд хин хаана байна энэ төр гэдэг би ч гэсэн яг цагаад болохоор өөрхөн дүү төрсөн дүүгээ мартцсан нөгөө орой дүүхт байгаа. Өөрхөн дүүг юусаа хаана яваа болтой уул найдлахын Синдайд яваад байгаа. Тэгээд юусаа хамт байхгүй нэг очиж хараад тэгээд би тэд чинь нэг хотын төв рүү хин тэртээ их мөрөнтэй эвэртэй ч илүү нэг уцаар ярих гад би тэд Морисангийн машинтай очиод тэгээд нэг coin нөгөө югаар coin-аар уцаар яриад гэсэн чи бэрхэн хоёр их мөрөө хоёр яг ингээд харамаар байна гэд яг юу болоод байна гэд өндөр байшингийн нөгөө дэшээ ингээд шатаар авираад дээрээс нь харамаар цаана юу болоод байна бид хэд чинь айгу ям нөгөө уул хавсаа байсан болохоор цунамиг болоод байгаа гэдэг чи харагдахгүй шүү дээ яг очиж дээрээс нь харамаар байна гэд нэг хөөрхөн дээр хоёр ингээд нөгөө дэшээ тэр явж үсээ дээр гэдэг. Айгу би болохоор ерөөсөө нэг санаа яг тийм хүүхдүүд чиг шинэ нүдээр биш та тэгээ ерөнхийдөө болчиндоо зүгээр дээ гэд айгүй тайван байгаа. Тэгсэн одоо бодохоор яагаад тийм тайван байсан? Ер нь тайван байсан болохоор би тий тайван байсан биш үү? Гөө яг нөгөө өдөртөж авч явж байгаа хүн сандраад тий айгаад яваад байвал бид хэд бол яг дагаал ер нь яг байл яаж юм тэрлүүгээ дагаал явахаас өөр юуж байхгүй байгаа байх тий. Тухайн юунуудыг ингээд газар хөдлөлтөнд босны маргааш нь чөлөө нэг ингээд нөгөө комбини явсан гэх нэг ярьсан шүү тий. Тэгэхэд ингээд зам энтер ингээд яатсан тий хуваагдцсан нөгөө нэг барилганууд нуурцсан одоо ингээд нөгөө шонгийн моднууд нь унтсан тий яг л нэг ингээд одоо юу гэдэг киноны нэг юм син шиг юм болж ирсэн байхгүй. Тэгтэл ягаад ч юм 50 байгаадсан. Ягаад тэгэхээр миний зүгээр тухайн үед бодсон зүйл нь бол Япончууд бол ингээд бүр маш олон удаа юм газар хөдлөлт болдог, цунамигийн эрсдэл байдаг учраас
хүүхдүүдээ бүр багаас нь бэлтждэг те. За ийм юм бол ингийн шүү гэдээ маш сайн бэлтждэг. Тийм учраас Япончууд өөрсдөө бас яг тэрэндээ бэлтгэлтэй маш тайван байгаад байсан учраас бид нар тэрэндээ бас сандраагүй байх гэж бас бодоод байдаг байхгүй. Тийм байсан. Тийм үед бол гэтээ суур агш айгу мундаг байсан. Яг би ерөөсө санаанаас гардггүй маа. Тэгэл бүгд л монголчууд тэгээд угаасаа бид нар чинь багш юу хэлэн тэрийг л харж байгаа юм чинь. Тэгэл яг газар хөдлөлт болол нөгөө адны үрэлэнгээсээ гэртээ ирээл тэгээд нөгөө жоохон юм дээр үеиндүү байшинд байсан шүү дээ. Санжины бүгдээрээ тэгээд шат матан ингээд нөгөө бүр дайлицсан. Тэгэл суурагшаа би бүр тэрийг амар тод санд юм а. За одоо бүгдээрээ үүрөвчөндөө хамгийн чухал гэсэн юмудаа хий, бүгд пассвортаа хий, нэм чухал юмудаа бүгд үүрөвчөндөө гэж шууд гарч явахад бэлэн бай. Тэгээд бүгд идэх юм хоол хүнсээ энэ ширээн дээр цоглоол гээд галтгооны санжино галтгооны ширээн дээр бүх байгаа өөртөө байгаа идэх юмнуудаа бүгдийг нээжээ гаргаж тавиад энийг одоо хэдэн өдөрч болж магадгүй учраас өдрөөр ингээд нөөцлөөд хамгийн их муудах юмнуудаа нэг дөрүүл одоо ийтгээд тэгжсэн. Тэгээд баахан чимдаанаас нь жордол гарсан. бүх хүмүүс чимдаанаас жордолтой гарч. Нөгөө авч явсан хям шооц тэгээд нэг юм пакэжлсэн өхрийн мах зах тийм. Өг нь наашаа. Өг хэдрийг сургуульд очиад идэх гэж. Тэр талтаа наа. Тэрийг хэвээр аяа цаандгаа. Тэгэл хараалаа ер нь бол ийм үед ингээд би бол тэгтээ сандарсан. Тэгэхэд би яг нөгөө амтны өрөөлөн дээр доочка нэг сувдаа байлаа. Собаши бид гурав явж байсан ахгүй тустаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө яг ингээд нөгөө дээшээ уус харж болохгүй шүү дээ амар чичиргээнд. Тэгээ ингээд дээшээ хүн чинь ингээд толгоо өргөж бүр болдгоо юм л тийм хүчтэй чичиргэн. Тэнгүүт ингээд бид гурлаа ингээд доошоо харж байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө газар ингээд цуураад тийм үү. Тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь доочка бүр ингээд нэг ингээд ангагаад байгаа юм чинь тэр чинь ингээд цуурчаад ингээд хэдэн сантиметр ингээд нээлттэй хагдаад тэгээд тэгсэн чинь доочка хүү яг газар хараад штэ тэгээд тэгэл би амар сандарсан ингээд шууд яг нөгөө кино бодогдол ингээд би бол ямар ч тэгсгөөгүй хажууд ибэр газар хөрцөн уучаал тэгэл зүгээр ибрийг шоолол ибрийн бичлэгийг хийгээ явуулсан л амжин надад одоо тэр бичлэг бэд штэ тэгээ бодохоор айгу хайнгаа байхгүй тэгэл яг анхны нөгөөний тэр нөгөө сэтгэл нь ингээд нэг тийм амар паникинд ороод нөгөө айгаад анхны сэтгэл нь төрсөн. Тэгээд паникинд орсоор байгаа л нэг мэдсэн чинь Монголд ирсэн байсан шүү дээ. Тийм ээ. Яг чамаг хэлсэн чинь яг тийм биш. Багш их тайван. Би болохоор одоо бодоод багш зүгээр амар тайван юм шиг царайлсан байх гэж бодоод байдаг байхгүй юу. Зүгээр биднийг айлахгүйгээл тэгсэн байх гэж бодоод байсан. Бас тэгвэл дотроос агш гайгүй л байсан юм. Тэгээд бид нар чинь эцэг хэрэг рүүгээ ярихдаа юу гэж ярьсан бэ гэхээр юу гэж наад руу чинь буцаж очиж идэв бид нар одоо энд волонтер хийх чинь сайн дурын ажилд оролцох чинь та нар зүгээр баг сүрчигнээдээ баг ээж аваа баг загнах шахуул юм болж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр чинь яагаад вэ гэхээр бид нар өөртөө шал өөр майндтэй амар тайван байгаад юу байсан болохоор тэгжсэн юм байна л да. Ээж аваа тэр бүр гайхсан энэ хүүхд чинь яа гинүү цаашаага явж хүмүүст болсон гинөө. Тийм иржижсэн шүү дээ. Мөрөө эднэртэй амарлаг. Одоо ингээ бүгдээр яг энэ хилцэн үед ингээ туслаад энд үлдчих юм бол ингээд насаараа баатар болно. Би яг санаад байдаг байхгүй мөрөө. Та нар одоо явж болохгүй манайхаа яаж хийж байгаад үлдэх хэрэгтэй. Яг манай үеэс хамгийн хайсан лялтчгүй манай ибэр юм шиг үлээ. Тэ 8 дугаар үеийн экватор. Тэ хамгийн том бий тэ хамгийн өндөр. Одоо гадаад явдлын нөгөө ямд байгаа шүү гэж. Өөрөө юм ярьж шүү. Одоо Токиогийн элчинд байгаа шүү. Нөгөө явахтаа хэдүүлэл чинь ийм нөгөө Shibori show антер гээл та яг ирээдүйд юу их вэ яах вэ гэж яадаг. Манайхнаас яг нөгөө ярьсныхаа дагуу явж байгаа нь манай импер байгаа тий. Би каки хаши болно гэлээсэн тий. Гэтэ нэрээ яг буцаараад гээ харахаар яг тухайн хүний натур ч юм уу тий нөгөө юмд хандах хандлага өөрөө харагддаг байлээ тий. Харин тийм л. Эвэр чи яг юмд айгүй нухацтай хандаад яалтчгүй би өөрөө ингэж багш эврээс амир заалгадаг. Фон завж амж. Та нар одоо ингэж унтчих үед нөгөө том заалан дотор чи нөгөө ингээд тааж нэг ингээд хөдлөж ирсэн шүү дээ. Амар чанга даа. Бас сургуулийн заалан. Тэгээд би бол ингээд унтаад байсан баг. Тэгээ одоо бодохоор яаж унтчихсэн. Одоо болчиход тэгэл яхаар эбэр ингээд бүр ингээд ганцаараа зогсоод босоод ингээд суучдаг те. Унтаж Би
Би тэд бол зүгээр тэр шаалаад байгаа шүү дээ айгаад байна гэд тий. Гэтэл бас энэ хүн бол би тэдээс хамгаалаад байгаа байхгүй юу өгнөлгөр юм. Тий харин тий. Айгуу тий. За чи нэг юм болохгүй байх. Ер нь бол жоохон аюултай байх гэд. Тийм нэлээд жоохон сэрэмжтэй хаа. Хамгийн их энэ ер нь юу тохиолдод би тэд нөгөө голомтонтой байгаа гэдээ айхаас илүү хамгийн их ачааг нүүрсэн хүн бас галаах шахаа тий. Би тэдэг яаж наачтаас нь зохицуулах вэ? Монголоос бүх коммуникейшнийг хийсэн шүү дээ. Одоо ингээл Ямагатагийн хүмүүстэй зохицуулаад тий. Фукушима юу гэдэргээл бүгднгийнх нь мэдээллийг аваад биднийг нөгөө нисэх онгоц хүртэл зохицуулаад тий. Ингээл бүгдийн аюулгүй ямар ч ээж автгаа нэг удаа уулзчаад буцаа сургууль руугаа яваа гэдэг чиглэлийг өгөө. Тэгээд ямар ч нэг удаа харж ирсэн. Тэгэхээр ямар ч зэн биднийг эсэмбэнд авчирсан багштай баярлалаа. Нэр ингэсэ гэхдээ тухайн үед яг сайн ойлгоогүй ч гэсэн одоо ингээд бодоход үнэхээр аюултай байсан. Арн бат учраас юу ч айхгүй байхгүй. Тэгээд хэрвээ бид хэд тус-тусдаа нэг сургуульд байгаад яг тийм нөхцөл байдалд орсон бол шууд паникнд ороод айгу хэцүү байдал үүсгэсэн. Гэхдээ артал багш нар болон Монголоос зохицуулж байгаа хүмүүс тэгээд Япончууд байсан учраас тийм юу байсан байх тий. Энэ дээр нэг бас маш их азтай байсан гэж боддог зүйл нөгөө Фукума пари гэд болдсон шүү дээ. Тий. Яг гашгүйгээр болдог. Фукума сангийн гэр бол яг нөгөө далайн эрэг дээрээ байдаг. Тий. Бидний зургууд байдаг шүү дээ. Одоо далаа дээр яг ингээ ахвалц. Тэр чинь яг цунами болсон далаа. Тэгээд өдөр нь өөрчлөгдсөн байгаад байдаг тий санаж байвал Тэр харин тий яг энэ цунами болох үеэр болох байсан парийн тий өмнөх 7 хоногт бид нар яагаад гэдгийг санахгүй байгаа ч гэсэн өдөр нь өөрчлөгдсөн байсан байхгүй. Бид нар чинь нөгөө ингээд 3 дугаар сарда хийх бүх зүйлийнхаа ингээд төлөвлөгөө гаргаж агаад нөгөө скежүүлийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулдаг тий. Тэг яг энэ цунами болсон тэр далайн ирэг дээр байдаг гэсэн тэр газар дах өдөр нь өөрчлөлтөө бид нар тэндээ гой парегаа гэдэг аюу хөвгчлөлтөө байгаад бидний зургууд маш их байдагтай далайн ирэг дээр бөөнөр ахвалцсан зургууд байдаг. Тэгээ зураг энэ аваад аюу хөвгчлөлтөө яаж ирсэн тэр байшин маань яг тэр цунамид ингээд бүр яг үрэгдээд бүр яг юучгүй болцсон байгаад байгаа байхгүй тий. Тэр бас амар азтай. Дараа нь тэр кашкогийн скежүүлийг яг Баярагийн компьютероос илүү гаруугийн компьютерс харж ирсэн. Яг 11-нд Фукума парти гэж зооцсон байдаг. Яг тэр далайн ирэг дээр. Тэрээ тэр гар зэр хөдөлж явах үед байсан бол тэр далайн ирэг дээрх зураг зүгээр л дурсгал болоод өгдөг гэсэн юм аа. Тэгэхээр амар инээд юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр айгүй айдч тэр зургийг заримдаа харангуй. Тэгэхээр хин очих нөгөө яг социошкин тэр очиж исэн гэсэн чинь тэрний яг ямар өчтэй вэ? Аагүй би социошки галакси системийг тэл авч ирсэн гэдэг. Манай социошки туслагдсан байхгүй юу? Тэгээд Токио явчаад нөгөө нэг юу цацраг мэцэг гэхээр нь Токио явцгаачаад бүгдээрээ Токио явцгаачаад тэгээд бусдыгаа явуулчихгүй юу? Тэгээд би өөрөө үлдсэн. Фукушимада яа. Тийм. Буцаж очигээд яаж байгаа юм гэхээр нэгдүгээр тэр нэг хоёр нэг сэтгэл үлдсэн хоёр юм гээдсэн шүү дээ. Тэр бүр амар нөлөөсөн байхгүй надад. Тэгээ явчих юм бол нэг амар хоёр найзаагаа алдчихж байгаа юм шиг санагдаад. Нэгдүгээр тэгсэн хоёрдугаар тэгээд за угаасаа Япон бас ингээд том газар те. Нэг газар нь байж хаад яах ч үгүй л үү дээ гэж бодоод тэгээд үлдсэн. Тэгээд байжгаад юугаа диплом авсан. Хэлж байгаа. Тэгээд хэлсэн баг. Яг тэр одоо шин Фукушимад тэгээ байсан гэдгээс нь гэр бүлийнхэн ч юм уу те эсвэл яг таньдаг хүмүүсээс нь тийм янз бүрийн эсэргүүцэлж байдаг. Үгүй би нөгөө хэлсэн шүү дээ. Ямар ч байсан амар том болсон шүү. Гэтэ санаад байгаа би ямар ч асуудалгүй байгаа шүү хэлсэн бол. Мэдээлэлээ сайн өгсөн. Тийм. Гэтэ тухайн үед ч юм сайн хэцүү те. Таны хувьдаас ингээ нэг төгсөө явж байгаа сургуульд нь гэдэг юугаараа нөгөө талд нөгөө талд нь нөгөө Оди маань бас яг Фукушимад орж идэг те сургууль нь баг байх үгүй юу дээрээ толцсон нэг сэнэн юугээ хэцүү байдал үүсчихсэн шүү дээ. Харин тийм гэсэн тэгээд цаадах чинь бас өөд сургууль бас нийцсэн байсан шүү дээ тий. Тэрийгээ бүр канселдаад эцсийнхаа шийдвэрийг Фукушимагаар сонгоцсон байсан байхгүй. Тий. Тэгээд зоригтой Фукушимадаа үлдээгээд тэгэхээр тэрнийхээ юугаач гэсэндээ одоо нэг айгу сэтгэл санаа айгу хүчтэй. Тэгээд тэр хэмжээгээр бас юундаа нэр хүндтэй юм шиг л шүү дээ. Одоо нэг Фукушимагийнхаа хөгжилд төв нэмэр оруулна гэд Тийм шүү дээ. Одоосон Фукушимадаа баг бизнесийн тэр юунууд хийгээд бизнесээ хийгээд тэр газрын хөгжил явж байгаа тийм. Хэлний сургууль байгуулсан. Хэлний сургууль байгуулсан. Айгу олон юм хийдэг юм байлаа. Нэг агентлаг хийгээ явж ирсэн.
Тэгвэл позитив хүн л дээ. Түрүүний яг нөгөө мэдээлэл гэрийнхандаа мэдээлэл өгсөн болохоор айгүй 50 байсан гэдэг чинь яг тухайн үед нөгөө сүлжээ байхгүй. Тэгээд мэдээлэл гэдэг маш чухал юм байна гэдгийг агуулсан ойлгож авчихсан л та. Тэгээд миний санаж байгаагаар бол нөгөө бидэдийн Facebook дээрх Шин Монгороо гэдэг нэг Facebook групп байдаг шүү дээ. Эн чинь яг тухайн үед яг үүсэж гарч ирсэн тийм. Үгүй л. Тэгвэл тухайн үедээ энэ яг групп нь итгэвчлээсэн юм байна тий. Тэгээ баахан хүмүүс нэмээ ороод ирсэн юм шиг тийм. Өмнө нь байсан групп нь ямар ч миний санаж байгаагаар бол баг бид эдний групп гэж яадаг шүү дээ тий. Тухайн үед яг тэр групп дээр би энд байгаа, би энд зүгээр байгаа шүү, би ингэсэн шүү гэдгээ нэт байсан учраас мэдээлж ирсэн. Тэгээд дараагийн үеийн кохонер ирэхэд тэрлүү бүр ингээ альбом хүчээр оруулдаг болсон. Багш нарын нэмээгүй байсан юм шиг байна. Тэгсэн чинь гинт баахан багш нар орж ирээд айгу official group болсон л гэж сонсч байсан. Тийм зүгээр оюутнуудын өөрсдийнх групп байсан юм шиг. Сайн дурын зүгээр юу дээ. Зөв. Тэгээс үлтэй амар official нөгөө группын аминд ороод Дөрөвний ярьсан миний анзаарснаар бол тэр нөгөө өндөрдөөс хармаар байна гэдэг энэ хүн болгоныг тийм л мэдрэмж авмаар юм шиг үлээ. Одоо юу болж гинт ус ороод ирэх үгсээ айдсан. Монголын элчин чинь Японд л байгаа шүү дээ, тий. Тэгэхэд чинь бас Монголын элчин бас амар сандагдсан байсан байхгүй юу? Хүн болгоноор залгаал, надад бас залгаал. За танахын яасан, хэдэн хүн яасан гэх юм сандгаад байдаг. Бидний болохоор чинь нөгөө нөхцөл байдал дотроос игдсэн болохоор хатсангуу 50. Зүгээр байгаа яасан баг. Мэдээлэл өгөх чадвартай байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө яг таамаг яг дунд нь байсан болохоор бас 50 байсан. Яг гамшиг тэрлээ гэдэг биш гамшиг болж ин амар байна гэдэг мэдрэмжийг бид нэр онгоцны бод дээр авсан тийм. Яг амар тахтай гэдэг. Тэр сая нөгөө ачахын хэлсэн поинтоос яаж үзэхэд яг Фукушимад юм уу эсвэл Сендайд байсан хүмүүс нь илүү тайван. Яг тэр голомтон дээр нь биш зүгээр ингээд одоо шуум сонсцсон тий. Ингэж штэ одоо тэнд чинь ингээд бүр ингээд сүрж штэ гэдэг мэдээллийг аваад зүгээр сандарсан хүмүүс маш их тэр нөгөө нэг онгоцны бодол дээр байжсэн тий. Дээрэс нь тийм хүмүүс илүү их эмх замраагүй байдал болон тийм юм үүсгэж исэн юм шиг тий. Яг нөхцөл байдалтай хүмүүс яг нөхцөл байдалтай зөгтсөн акшн аваад тий. За онгоцны бодол дээр очсон чинь бүр инээд өрөөд байгаа. Ингээд юу газар ингээд баг явах зайг болцсон. Бүх хүмүүс ингээд мишок тэгээд хувцс чимдаамаа газраар ингээд ивсээд орон дээр ор болгоод унтчихсэн. Тэгээд 0 руу н орсон чи бүх хүмүүс үсээ угаажсэн. Тэгээд нөгөө койноор ярьдэн штэ тий. Тэр бүр ингээд асар ууштай очир. Учир нь тэр чи өнгөө болцсон гэсэн. Тий өнгөө болцсон гэсэн. Тэр нөгөө олон улсын юу н өнгөө болцсон. Тэгээд хүмүүс бүр ингээд юу хамаагүй ярьж зогсоод. Тэгээд хамгийн амар Монголын ээч илүү нэг тийм нэмэр идтэй. Тэр бүр яг Титаникийн нэг орох гейт юм шиг нэг ах байсан. Хөөх юм би бүр тэрийг өрөвдөд тэрийг бүр ингээд заамтцсан. Хүүхэд эмгтээчүүдээ төрүүлээ суулгах гэдэг. Нэр яг нөгөө Титаник яг кинон дээр гардаг штэ тий. Тэгэхээр аврах замнууд дээр нэхлээд хүүхэд эмгтээчүүдтэйгээ суулгахаа гэдгсэн чинь миний амар сайн сандаг. Тэнд нэг оюутан залуу нөгөө нэг зохицуулагч ахрал ахаа би ч гэсэн хүүхэд штэ ахаа би ч гэсэн хүүхэд штэ гээд орилаад яг ингээд уйлаад яваад байсан байхгүй. Тэгэл яг тэрийг харчаал тэгэл бүр гэхдээ яг тэгтэл чи Монголын засгийн газраас нэлээх арга хэмжээ авлаа нөгөө 2-1-3 тод жилийн онгоц нисдэг байсныг баг өдөр алган нислэг юм шүү дээ. Тэгээ бараг л хүн тэр нарита чинь бүр хамгийн сейф газар байгаа даа штэ халуун усны үнгүү хүн болгонд 1000 yen тэр хоол идэх үнгүү купон тараацсан. Тийм болсон. Тэгсэн чинь яг би бүр усмусанд орох юутэй те бүр бид чинь бүр царай мариадсан 7 хоног ус цасан дараагүй амар хүмүүс чи амар өнгөлөг болсон нөгөө 1000 купоноор мак зак орсон амар шийдэх болсон амар яс тэр нөгөө Монголын ээч тэр л бүр яг бусад бүх засгийн газар аваад байгаа юм чи ээчийг бүр бодоо алгацсан яг тэр нарита дээр дахиад нэг нөгөө санаанд орсон кино нөгөө терминал гэдэг кино байдаг шүү дээ те онгоцны бодлоор гацдаг нэг өгөөд байгаа те яг тэр бас айгу санаанд орж ирсэн бид чинь тэнд нарита дээр 2 онлоо 3 онлоо баха ямар ч 2 бол 2 шин 3 өдөр ч юм уу те тиймэрхүү болчихсон тэгэл яг наритаг бол анх удаага тэгж айгуу их юм завтай те наритаг ингэж ухаж үзэх бас боломж олж ирсэн. Ийм юм байдгийм байж тэгээ. Тэгээд хідэн давхарт нэлээ ингээ массажны сандалтай гадагшаага ингээ цонх руугаа харцаа ингээд Японы нөгөө ингээд даглаа гэвэл юу ч үлээ ингээд харах юм муутай тийм массажны сандал дээр сууж газар хөдөлж явахад массаж хийлгээс болчихсон.
Тэгээд нөгөө Нарита ч анх амар том санагддаг байсан шүү дээ. Тэгээд тэр нөгөө 2 оноод юу том нэг жижиг гэрс санагдаад нүртэй явах газар дуусаад Шин дэлгүүр хайж байх. нөхсүү болгоноор орсон. Мэдээлэнгийн зургнууд их байдаг те. Бид нөгөө подкаста пэйжээр бас оруулахдаа доор нь бас зургнуудаас сонирхолтой зургнуудыг бас оруулвал те. Яг Нарита дээр байсан үеийн бидний яг нөгөө хорогдох байранд байсан үеийнх тэгээд яг нөгөө далаа дээрээс авахулсан зураг энэ төр гээл те. Тэр зурнаасаа бас оруулаад хуваалцаад сонирхолтой жаахлаа үүсэж те. Ер нь гэхдээ тэр үед байсан бүгдээрээ уулзаж нэг ярилцсан гоё. Харин тийм ерөөсөө ингэж ярьж байгааг ингээд бодсон чинь. Багш өөр стори байна. Багш тэр үед жирэмсэн байсан байгаад өөрөө мэдээг байсан гэсэн тэр үед. Харин тийм би тэгээд нөгөө эдрийг хэлээд унтаал байдаг гэдэг чинь. Өөрөө л мэдээгүй л байсан байлаа л дээ. Тэгээд унтаал бүр амар ядраад байгаа юм унтаал байсан. Тэгээд нөгөө хүүхдүүд л намайг ингэж заахгүй Нарита дээр атсан чинь анхаа доочка таадлах хаад та жирэмсэн юм уу гэж болдгоо. Тэгсэн чинь юу яриад балаад байгаа. Юу гэжтэй юм бэ? Тэгээ өөрөө тэгж үнэхээр мэдхгүй юм чинь. Та үнэхээр мэдгүй. Тэг өөрөө үнэхээр нөгөө мэдээгүй тэгээд нөгөө ээж аав нар яасан чи манай хадан аав ээж тэр манай нөхөр өдр Фукушимад цацраг идэвхт байдсан юу арчлаа гэдэг сургаар ядах чинь эмэгтэй хүнд мууштай ураг юм уу гэл манай аав дээр очиж одоо буцааж ирээч гэгээд охиноо авъя гэд барь хатам авъя манай ааваас ойсоо шигэлээ. Тэгсэн чинь нөгөө ээж аав нар тэр үед байж байгаад сонсчод зөөр өгч жирэмсэн юм шиг байна. Цоо яриа. Уцаар явстал хэлсэн юм шиг. Тэгсэн чинь Нарита дээр бүр хүмүүс та жирэмсэн юм уу гэж болтгоо. Тэгэхээр юу гэж би та нартай ингэ явж идэв дөө. Тэгсэн чинь одоо манай хүү өсвөрн тэгээ тэр үеэр хүн болж исэн одоо ингээд 9-аас өрөх гэж байна. Сарват ирэхтээс амар лаг туршлага мэдэрч ирсэн байж тээ газар хөдөлтөй мэдэрч байна. Тийм. Гэхдээ яг миний зүгээс харах юм бол би нөгөө буцаад амар одоо л харамсдаг байхгүй. Яагаад тэр үед өвлтэй юм бол гэдэг. Ийм их нэг яг юм болгосон хүч байгаа штэ хөдлөх хүчүүд байгаа. Тэг яг нөгөө эртээ түрүүн таад хэлдгээр уулын тэр үед бид нар өвлтээд балан дээр хийгээд жоохон ч гэсэн буцаагаад нөгөө ачийн хариулна гэдэг шиг. Тийм хийгээд яа тийм шийдвэр гаргаж болоогүй мал гэл айх боддог байхгүй. Тэгтээ яг нэгдүгürt би жирэмсэн байсан болохоор хайр ирсэн болсон байлаа. Хоёрдугаар зүгээр тухайн үед ээж аав нарын санааг л нөгөө амраах гэж болсон тийм шүү дээ. Тэр айгуу чухал байсан л да. Тэгээ манай тэр үед чинь бид нэр хідүүлээ 20 гашгүй дээр авчихсан хүмүүс шидүүлээ л да. 17 бүр тэгээд яг тэр нэг Ямагатагийн тэр нэг уулан дээр нэг хідэн Монгол оюутнууд баг идэх юмгүй дотор байж ийн гэж бүр мэдээзэдээ гараад дээрэс нь хөвлийн баг хурлын хийлээ. Тэгээд Батар жагч нөгөө оюутан байж байхдаа яг ирсэн байж байгаа. Батар жагч бас байсан шүү дээ. Тэгээд яг бас нэг багш байгаа гэдэг утгаараа айгуу түшигтэй байсан шнэ. Тийм нэр хамт яг багш ирсэн байсан чинь хөдөлж таарсан дээ нэрээ. Яг нэг өдөр бид нартай гэж ирсэн. Тийм нэг өдөр биш ээ. Тэгээ ер нь нэлээд байсан шүү дээ. Байсан. Уг төлөвлөгөө нэг өдөр байсан байх үү? Тийм. Тийм. Оол болсон чинь тийм бодож чадаагүй. За. Тэгээд Сендагаас бас нөгөө Ямагата руу яваад хэдүүлэн чи халуун усанд оруулаад сайхан. Ямагатагийн хүмүүс хүлээж аваад тийм онсенд ороод. Тэгээ бид хэд уулнал тэндээ үлдээд волонтер юм уу ямар нэг юм хийсэн болгоо шүү дээ. Яалтчгүй нөгөө талаас харах юм бол галакшийн хувьд бас хариуцлага байсан. Таны хувьд хариуцлага байгаад тэгээд эцэг эхчүүдийн нэг санааг нь амраана гэдэг бас нэг чухал юм байсан баг л та. Хэрвээ янз бүрийн эрсдэлд орох юм бол буцаад хариуцлага хүлээх хүмүүс нь сургууль өөрөө олчиж байгаа учраас тэр утгаараа л бидэд батсан баг. Тэрнээс ш бид хэдий өөртөө байр суурь тэндээ үлдээд нөгөө яг тэнд өөртөө тусалж исэн хүмүүсийнхаа гэр орон те волонтер маркаар өөртөө хийх гэж бодож байна. Ер нь та нар буцсан бас зөв болсон. Буцчаад та нар яг одоо буцаж сургуультай очиод те яг сайн сураад гэдэг чинь бас чухал. Буцаж сэтгэлийн амраана гэж одоо ингээл өнөөдөр бас юунаас харж байгаа шүү дээ те. Коронавирус гэл ингээл Солонгост байгаа хүмүүс яа буцаа, юугаа буцаа ингээл Монголд
сүйд болж байгаа гэсэн тий. Яг л тэрнтэй адилхан энд байгаа хүмүүсийг бас нэг сэтгэл санааг нь амраанууд чинь бас нөгөө талаа том ажил байхгүй. Тэгэхгүй бол энэ хүмүүс чинь юу ч мэдэхгүй хэцүү байгаа шүү дээ. За. Ер нь бас яриул дахиад яриад байх юм шиг байна. Бас ер нь нэлээ манай подкаст маань урт явах хэрэгтэй ах шиг. Манай продюсераас бас 30 минут ч өнгөрчлөө гэдэг дохио 3 дахь өглөө. Тэгэхээр хэдүүлээ яг энэ подкастынхаа сэдвтэйгээ уялдуулаад яг хамгийн сүүлийн нэг юуг асуултанд хариулаад дуусгая те. Тэгэхээр энэ дээр болохоор яг тухайн 3 сарын 11 гэдэг энэ үйл явдлаас яг юу ойлгосон бэ? Юу хамгийн чухал байсан бэ гэдгийг яг нэгээр хэлээд тэгээ энэ хөө подкаст айдуулаа өндөрлөж бодож байна тий. За чимкагаас хэлэх үү? За тий. Ер нь бол одоо ингээд ботхоо тухайн үед ч тэгээ жоохон бийж тий 10 үедтэй тий. Тэгээд одоо ч ингээд хүүхд гаргаад хүн чинь ер нь бол хүүхд гаргаад ер нь бол арай өөр болт юм байна гэж бодогдож байна. Одоо бол ингээд янз бүрийн юм арай тийм нэг юм serious ханддаг болж байгаа байхгүй юу? Тухайн үед бол тий хүн наашаа гэвэл тийшээгээ яваал за явъя гэж ингээл араас нь тэгэл дагаад тэгж явдаг байсан. Тэг яг хамгийн ухаарсан зүйл болохоор ямар нэг юм болоход хүн ингээд аягуус гой гүнзгий амьсгаа аваад тэгээд ингээд за одоо яг яах ёстой вэ гэд нэг тийм жоохон боддоор аягуус сэтгэх хэрэгтэй юм бэлээ. Паник гэдэг юмд ерөөсөө орж болохгүй. Хичнээн паникинд ороод сандарч чичирж байгаа ч гэсэн тэрийгээ жоохон ингээд аль болох даалт хийгээд ер нь бол тийх хэрэгтэй. Одоо тэгээд Монголд бас ингээд өвчин идэргээд бас хэцүү л байна. Тэгээд паниктахгүй авч болох арга хэмжээнүүд юу вэ? Тэрийгээ аваад тэгээл гой сэтгэл санаагаа тайван л байлгах хэрэгтэй юм байна даа л гэсэн бол хамгийн л том сурсан зүйл юм да. Очсон баяа юу? Би дахин л давтаад байгаа нэг түрүү нэг хоёр сэтгэл үнэмсэн юм гэдсэн шүү дээ. Яг тэр нөгөө найз руугаа мессеж хийжсэн. Одоо найз чи ер нь сайн уу? Албатайгаа. Хөөе. Шимад амьдарч байгаа юу? Шимад амьдардаг. Тэгээл найз руу мессеж хийсэн чинь за бид нар ингээ явлаа гэсэн чинь за чи явсан зүгээр. Гэхдээ би бол гэртээ үлднэ энэ манай гэж шүү гэл юм чинь дээ. Яг нэг тийм филинг угаасаа хүн болгонд байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд тийм хичнээн одоо тийм болохгүй байх л та. Гэхдээ Монголд ямар нэгэн асуудал боллоо гэж бодсон шүү дээ. Тэгэхэд энэ миний гэр шүү гэдэг нэг тийм филинг бол заавал байх хэрэгтэй. Суурсан баяа юу? Би ч гэсэн ерөнхийдөө одоо коронавиг л их бодож байна л да. Бид нар одоо ийм үед яг ямар одоо хандлага гаргах хэрэгтэй ингээд яхад Япончуудаас бол зөндөө их сурах юм байдаг. Нэгдүгээр болохоор ер нь Япончууд ингээд яг тухайн үед зөндөө их нөгөө бүр гэр бүлээ тэр чигт нь алдаад ингээд яатсан өнчин болцсон хүүхэд энэ төр сүүлд нөгөө Монголд ирээд яриа гэж яхта чи та тэгээ уйлаагүй мөн гэдэг хүүхдүүд асуухад би юу гэж уйлах юм бэ? Бусад бүх хүмүүс адилхан байгаа штэ гэж хэлсэн. Тэгээд ингээд бүх хүмүүсээ ингээд адилхан байдалтай юм уу яг тэгж зовж байгаа хүмүүсийн сэтгэлийг ягаад би ганцаараа ингээд зовоод байна гэж бодохгүйгээр яхан бол бас ийм үед аюу хүн нөгөө тайван байд юм уу гэж бодсон аахгүй. Тэгээд айгүй их тийм бензин голомт тэр амар их төвчээртэй бүр өсөөл байгаа мөртөө ингээд төвчээд ингээд хүлээгээд ч гэдэм үү. Яг тийм чанар яг монголчуудад бас айгүй одоо дутаад байгаа юм болов гэж бодоод тийм болохоор бусад хүмүүс өвдөж байгаа ингээд хятад ч ямар ч одоо үндэстэн бай ингээд Франц ч тий өвдөд ингээд шаналж байгаа хүмүүсийг тухайн хүмүүсийг адилхан байгаа юм чи би ч гэсэн хэрвээ тусчлаа гэхэд тий сайн хамгийн муугаар хэллээ гэхэд би тусдаа ч гэсэн надад эдгэх магадлал өндөр бас байгаа юм чинь. Уцаагаад тийм байдлаар нөгөө бусадтай яаж нөлөөлөх үү гэдэг тал дээр өшөө жоохон бодох юм бол өшөө энэ асуудал арай дээр болно. Тэгээ бид нар ингээд өмнө нь ийм асуудлаас зөндөө их нөгөө тухайн үед ингэдэг байжтэй тэгдэг байжтэй гэж одоо бодогддог юм байдаг болохоор аль болох тийм юм аа ингээд одоо байгаа нөхцлүүд нь ямар вэ? Хэрвээ туслаа гэхэд хамгийн worst case бол юу байж болох вэ гэдэг юмудаа бодож үзээд тэгээд бусадтай арай нөгөө хэрэгтэй тийм талын шийдвэрийг гаргах жоохон өөрийгөө бас нөгөө ингэж дарах ч гэдэг юм бэ. Тэгээ одоо Японд бас хүүхдүүдийг нөгөө дизастерт бэлтгэхдээ айгүй их нөгөө ингэж заадаг нэг юм болохоор
яг тухайн нэг хүн ингээд одоо удирдаад хүмүүсийг ингээд авч явах үед өөрөө санаачлагаар хөдөлж болдгоо. Өөрийн гэсэн одоо юугаар би одоо ингэчээ гэдэг юм уу тийм санаачлага биш. Яг тэр хөдөлгөөнийг яг тухайн тэр моментод хийх ёстой хөдөлгөөнийг л хийх ёстой. Илүү хөдөлгөөн хийх юм бол нөгөө тэр хэмжээндээ одоо алдах хүний тоон бас ихсдэг гэж хэлдэг. Одоо онгоцноос гарахтаа ганц хүн ачаа авснаас болж айгүй олон хүн өрөвддөг гэдэг юм байдаг шүү дээ. Тэрэн шиг яг одоо хүүхдүүдийг цэцэрлэгт байхаас нэхлээд газар хөдлөнгөд шууд ингэн тэгэд гэдэг яг тэр хөдөлгөөнүүдийг давтцсан байна. Дээрээс нь яг тэр давтаад байсан ч гэсэн тухайн момент дээр хүн ингэчих юмсан гэдэг юм бас айгүй их байдаг болохоор тэр үед яг нөгөө өөрийгөө бодохгүйгээр бусдыг бас бодно гэдэг юм яг дахиад нэг хэрэгцүүлэх хэрэгтэй. Хоёр уучлаарай айгүй урталчлаа. Хоёрдугаар болохоор мэдээллийн ерөнд нөгөө мэдээлэл өөрөө ингээд айгүй хэрэгтэй болохоор одоо reflexivity гэж хэлдэг л дээ нөгөө. Одоо жишээлбэл хурим одоо салалт ихсээд байна гэдэг ингээд мэдээлэл айгүй дээр үед байдгүй байсан мэдээлэл одоо ирэн бод салалт ихсэн юм чи би ч гэсэн салдаг ч юм уу тийм үү тиймэрхүү юм айгүй их болсон юм байл та орчин үед л. Тэгэхээр тэрэн шиг одоо коронавирусээр өвдөд байгаа хүн ч гэдэг юм иймэрхүү ингээд мэдээллүүд нь эренгуут тухайн хүнд нөгөө рефлекс хийгдээд хийх хөдөлгөөн нэх болцдог мэдээлэл айгүй их болцдог. Тэр үед яг юу зөв мэдээлэл вэ гэдэг. Ягаад бид нар ийм нийгэмд болохоор бүр илүү их. Тэгэхээр дөрөвний нөгөө хэлэх гээдсэн санаа гэдэг бид нар дотор нь байсан болохоор мэдхгүй байсан шүү дээ тийм. Гадаа нь байгаа хүмүүс илүү их мэдээлэлтэй паниктэй болж байсан. Дотор нь байсан хүмүүс нь яг тухайн нөхцлөө хараад тэрэндээ яагаад яхад хүн амьд байгаа юм чинь амьдрч л таараа бид нар нийлээд явах юм бол хүчээ нийлүүлэх юм бол илүү амар тайван байна гэдгийг мэдж байгаа болохоор тийм амар нөхцөлд гал гараад ингээд амар хавлаас илгээгээд явсан ч гэсэн бид нар тайван байсан бол эргэн тойронд байсан тэнд байгаагүй хүмүүс нь илүү паник болж байсан гэдэг жишээнээс бол тэрийг л сайн бодмоор юм болоо гэж бодсон. Яг үнэ та гой поинтуудыг гаргаж ирлээ. Коронавирус чийсэн газар хөдлөлж бусад гамшигын үед хүн ер нь паникт орохгүй маш зөв алхамыг зөв цагтаа зөв алхмаа хийн гэдэг нь айгүй чухал. Төрөний би бас очихын арианаас шууд гэрлүүгээ залгасан гэдэг бол хизээш миний талгаанд орж ирэхгүй үйлдэл юм байна. За юу болох нь гэж харж ах хооронд чинь бусад хүмүүс бас тийм үйлдэл явж идэг байх юм шүү дээ. Тэгэхээр бас яг зөв. Тэгээ одоо бас нэг уриалмаар байгаа зүйл нь бол корона гэдэг яг ингээд эд байгаа юм одоо гамшигын хэмжээнд болцоо. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагч бүр энийг албасаар тий зарлалчлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас хэдүүлээ шинэ монголчуудаараа яг зөв мэдээллийг түгээе тий. Яг ингээд хүмүүс сандарч байгаа болохоор дагаж сандрахгүй тий шуумаа дагахгүйгээр яг зөв мэдээллийг магадгүй нөгөө тий яг ийм зүйл нь ингэдэг шүү гэдгээ мэдээлээ зөв мэдээллүүдийг тараах нь айгүй чухал юм шиг бас санагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр суриалмаар байгаа бүгдээрээ зөв мэдээллийг тий зөв цагт нөргөцгөө. Гараасаа яваарай. Тий. Одоо манай IG гэхэд 114 хүн гэж аахгүй өнөөдөр. Тэгээд 20 хэдэн хүн насарсан гэд. Нагоя хотод 2 хүн өнөөдөр өглөө насарсан гэж явж байгаа. Амар их том мөртлөөрөө манай энэ хавь бүр паниктж байгаа хинч байхгүй бүгдээ гараа угаагаад тэгэл гадаа гараал сайхан л биш. Одоо Монгол бас дулаарч байна. Тэгээ гой хавруулж байна. Өөрөөсөө чадах зүйлээ хийгээл 50 байх хэрэгтэй тийм. Яг зөв. За тэгэхээр өнөөдөр подкаст ажиллаа өндөрлөе гэж бодож байна. Бид хоёрын зүгээс нөгөө подкаст болгон дээрээ тухайн сэдвтэйгээ уялдуулсан нэг фактыг бэлдэж ирээ танилцуулъя гэж зорж ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ удаагийн фактаар нь болохоор тухайн яг 2011 онд бид шинэ Монголоор хандив цуглуулад Японд руу галаагч нь өөрөө авч явж ирсэн юм байна. Тэгэхээр энд нийт болохоор сая 180 мянган йений хандив цугларч дээрэс нь 50 ширхэг бас хевсийг цуглуулад галаагч нь яг өөрийнхөө биеэр аваачиж бас яг нөгөө Сендай дээр тий хандив өгч ирсэн байна. Тэгэхээр ийм зүйлийг бас мэдгүй хүмүүс тий байвал бид тухайн үед ийм хүн хандивын ажиллагаа бас хийж явж ирсэн байлаа шүү. За ингээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөе. Багшаас устгах. Манай подкаст маань авцсан нэрээ. Оо тийм. Подкастын маань ивент тэтгэгчээр Манас фарм
ажиллаж байгаа 30 жилийн дэгтэй Манас фармын гарын бэлгийг танартай гардуулъя. Зочин яг цаг үеийн бас хамгийн хэрэгтэй бэлгүүд байгаа. Витагриф, дархлаа дэмжих витагриф ундаа, дархлааны салимон бэлтмэлтэй. Натур вит, амин дэмий натур вит бүх талаар чинь дархлаа гэх хамгийн цаг үеийн яасан бэлгийг Манас фармын хамт олонс бэлгэлж байгаа. Энэ тэгээд тийм буудагаар хийсэн. Тэгээд энэ зүгээр нөгөө бид нэр commercial хэлбэр бол ерөөсөө биш. Энэ зөв манай подкастын эхний дугаарт оролцсон тий. Гөрийн жаргал симпай маань дараа дараагийн подкастын бас зочдуудаа ингэ бэлгэлээрэ гэж хүсэн байдаг байгаа шүү. Хүлцээрсэн хоёр зочдтой маш баярлалаа. Сүүрсэн бай авцсан байгаа гэсэн үү? Би надад ихтэй жахаа өөрөө явуулсан. За. Энтэй хамаагүй. За баярлалаа. Айгуу гоё юм бэлээ. Шинэ Монгол сургуулиас бас дурсгалын зүйлс тэгээд энэ аюу хөөрхөн юу шүү дээ. Нөгөө зургтай юм байна. Энэ тэгээд Шинэ Монголын үзэл санаа гэж сүүлд гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үзэл санаагаа яг тусгасан. Одоо босоод нэг дуугаа дуулаад подкаст таажгаа. За тэгээд өнөөдрийн сэдэв маань бас их гоё. Ерөөсөө ингэж бид өөртөө яг нөгөө нэг за яг нөгөө Survivor гэдэг ямар ч дотор нь байсан хүний үед бид бас ингэж ярилцж байгаагүй маань. Тэг өөртөө байсан гэдэг утгаараа битүүрээс нэлээд ярьчлаа, уучлаарай хүмүүс сонсож байгаа хүмүүстэй хэлгээд. Тэгээд ямар ч бид манай 8 дугаар үеийн зүгээс хэлэхэд бол нөгөө нэг өмнө нь ямар байсантай нь хараад ямар босныг нүдээр үзээд яаж буцаад сэргээн засварладаг гэгээ 3 үе шаттай нь хараад төгссөн. Тэгээд маш их юмыг ойлгож суралцаж дууссан учраас бол үнэхээр Япон тэгж суралцсандаа айгүй талархалтай хандаж юмд хандах үнцгийн маань бас нэлээд томор өөрчлөлт өгсөн гэж боддог. Тэгэхээр нэрээ тийм баг шүү. Тэгэхээр тэр үе туулсандаа хацтай гэж боддоо шүү. Айгу хэцүү юм туулсан юм шиг сонсогдож байгаа боловч маш их зүйлийг ухаарсан. Тэгэхээр Японоос бол энэ мэтлэг маш олон зүйлийг сурах зүйлтэй байдаг. Тэгэхээр Кохо энер маань сонсвол тий гамшиг нөгөө нэг яг аль ч оронд тийм асуудал байдаг. Нөгөө өөр газар буудуулаад ч өгөх магадaltaй юм дээрээс унаад өгөх ч магадaltaй гэдэг чинь зүгээр л гамшиг гэдэг нэг Японы нэг юу болсон болохоос биш яг тийм аимшигтэй зүйл биш шүү гэдгийг энд сануулад подкастаа өндөрлөе гэж бодож байна. За тэгээд өргөтөж ирсэн зочиндоо ас халаас халбагдсан сэр симпайда маш их баярлалаа. Тэгээд бүгднгийнх нь цаашдынх нь ажил үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд дараагийн подкастаа уулзцай. 7 хоног болгон подкаст маань хүрэх байгаа. Тэгэхээр ийм төрлийн сэдвээр ийм төрлийн хүмүүсийг бас урья гэсэн санал хүсэлт байвал бидэнд ирүүлээрэ гэж хүсэж байна. За баярлалаа. Хэлэнгүүтэл дуусчихсан юм тий подкаст. Тий, ер нь хангалтгүй юм биш. Яг хангалтгүй гэдгийг ойлгосон ер нь. Яг гоё болж байгаа. Яг гоё болоод халаад хэлэнгүүт 40 минутанд дуусчихсан юм. Подкаст ч өөрөө зүгээр боо халуулчих штэ өөрөө тий. Ер нь бол энэ цагийг жоох багшмаар юм байна. Багшиг ирэхээр энэ талаар нэг цуглаж ярмаар юм байна. За. Харин тийм нууцаараа. За баярлалаа. Дараагийн дугаараар амжилт хүсье. Подкастынханд амжилт хүсье. Баярлалаа. 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 Хоёр дахь дугаарыг хүлээн авсан танд баярлалаа. Хэрвээ танд энэ дугаар таалагдсан бол Шинэ Монголчуудаа түгээнэ үү. Дараагийн дугаараар уулзцай. Шинэ Монгол подкаст.